Бол энэ төслийг бол одоо дэмжиж байгаа. За энэ бүтээн байгуулалт энэ төсөл бол одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжих. Ихэнх хэсэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа ийм төслөө. Тийм учраас энэ төслийн ерөн зураг төсөл эцсийн байдлаар бэлэн болсноо. Монгол улсын норм дүрм стандарт тэр дундаа энэ дэд үтцийн салбарын стандарт норм дүрмийг хангаж байгаа юу? Тэгвэл бид нар чинь бусад салбарт бас энэ гадны зураг төслөөр ажил хийх гэхээр Монгол улсын норм стандарт юмд шаардлага хангахгүй байна гэдэг асуудал яригддаг. Тийм учраас энэ зураг төсөл маань яг эцсийн байдлаар бэлэн болсноо. Яг одоо ингээд 4 сард ажил эхлэхэд бүтээн байгуулалт эхлэхэд энэ зураг төсөл энэ зүйл дээр одоо саатах зүйл байхгүй үстэй гэж. Хоёрдугаарт нь Эрдэнэс 5 толгой маань бас 900 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргах ийм одоо гэрээн дээр тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ одоо санхүүжилтийн их усүр юм нь суудсан байгаа юу? Ер нь одоо нүүрсний үн унаад бас энэ нүүрсний экспорт буурж байгаа үед энэ санхүүжилт юм дээр одоо саатахгүй үстэй гэдэг ийм асуудал байна. Ер нь тэгээд цаашдаа бид нар энэ томоохон төслийн хэрэгжилтэн дээр яг одоо анхан дунд шат бас онцгой анхаарч ажиллахгүй бол их гоё том төсөл хууль ингээ баталдаг, их хурал дэмждэг. Яг одоо бүтээн байгуулалт хэрэгжилтийн шатанда одоо замхардаг, алдаа дутагдал гардаг ийм зүйлүүд их байгаа. Тийм учраас энэ дээр бас онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа. Мөн өчигдөр одоо байнгын хорооны хурал дээр хэлсэн бүтээн байгуулалтынхаа үе шатны ажлыг бас сайн эренбэлж төрүүлж хийж болох, төрүүлж хийвэл одоо Монгол улсад ашигтай ажлуудаа сайн ялгаж салгаж хиймээр байна. Тэгэхгүй бид нар одоо өмнө нь хэрэгжүүлсэн газрын тосны бүтээн байгуулалтын ажил дээр гэхэд нефт нэрх үйлдвэрээ хийгээгүй ээжэж түүхий газрын тос татах шугамаа хийгээд байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ ажлынхаа эренбэт дараалал, бүтээн байгуулалтынхаа эренбэт дарааллыг сайн тогтоох хэрэгтэй. За хоёрдугаарт нь нүүрсний бизнес бол тээврийн бизнес юм байлаа. Тэгэхээр бид нар одоо төмөр замаар нүүрс тээвэрлэх тухай ярьж байна. Энэ бомбт энэ хил холболт хийгдснээр 25-аас 30 сая тонн нүүрсэл нэмж гаргах ийм хүчин чадал нэмэгдэж байгаа. Өмнө нь одоо өнгөрсөн жил гэхэд бид нар 38 сая тонн нүүрсийг одоо автомашинаар автотээврээр зөөгөө гаргацсан байдаг. Тэгэхээр энэ нөгөө талдаа энэ автотээврээр нүүрс тээвэрлж байгаа энэ бизнесээ бас энэ олон хүмүүсээ бас харж үзэх. Энэ хүмүүсийнхээ асуудлыг бас нухацтай авч үзэх ийм асуудал байгаа. Тэгэхгүй бол одоо өчнөө олон монголчууд өчнөө олон хөрөнгө оруулалт хийгээд олон машин тэрэг аваад энэ нүүрс тээвэр энэ одоо нүүрсний экспортод чиглэсэн бизнес хийж яадаг. Маш олон мянган монголчууд бас тэр тээвэрт явж байна. Гэтэл одоо энэ төмөр зам ашиглалтанд орсноороо энэ хил холболт хийгдснээр энэ хүмүүсийн одоо бас эрх ашиг яаж хөндөгдөх энэ талаар бас тодорхой байр суурь хэлээч. За тэгээд төгсгөлд нь энэ одоо хил холболтын төсөл хэрэгжснээр энэ Монгол хятадын харилцаанд ямар акц дэвшил гарах вэ? Ер нь одоо мэдээж одоо шууд одоо ач тус нь бол одоо экспорт нэмэгдэх юм байгаа. Зүгээр шууд бусаар ер нь алс хятадтай ямар одоо ач тус ашиг тус гарах вэ? Энэ талаар бас хэлж өгөөч. За Цэвэг доржийн Товаан сайд. За Осоо иргэшний асуултанд хариулъя. Энэ төмөр замтай холбоотой асуудлуудын дэлгэр сайхан сайд хариулчих. Энэ дээр Эрдэнэс 5 толгой компани энэ одоо хөрөнгө оруулалтын дээр 976 тэрбум төгрөг буюу 270 орчим сая доллар гаргах ийм төсөөлтөй байсан. За тэгээд хилцээрийн уулзалтын энэ ажлын хэсгүүдийн хүрээнд ярилцаад эндээс нэг 250 орчим сая доллар буюу одоо 170-80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж хугацаан дээр 22-оос 24 сар болгож наашин урагшлуулж одоо ашиглалтанд оруулахаар ийм одоо хилцээрийг хийж байгаа гэдгийг хэлье. За энэ хилцээр байгуулагдсанаар шууд нүүрс борлуулах, экспорт нэмэгдэх, уулуурхайн бүтээгдэхүүнийг одоо төмөр замаар гадагш нь одоо яаралтай, найдвартай, бага өртгөөр хүргэж өгөх гээд одоо шууд нөлөө гарахаас гадна шууд босвол маш олон дам одоо ашигтай нөлөөнүүд гарч ирнэ. Дараагийн төмөр замын бомбтууд бас одоо харилцсан ярианы дүн дээр шууд залгуулад холбох асуудлууд нь яригадад эхэлнэ гэж ийм зүйлийг хэлье. За тэгээд бас нэмж зүйл хэлэхэд монголчууд салхинд орох хүнтэйгээ муудаж болдгоо гэж үг байдаг. Тэр бол жишээлбэл Туван одоо салхинд ор байгаа айлтайгаа муу байвал саяных шиг салхи шуурга болоход бас адуу мал нь уруудаад явчих юм бол бас тогтоогоод авах ч юм уу сураг чимээ хийх талаар ярьж байгаа. За тэгэхээр бид нар бол энэ гэрээ хэлцээрийг амжилттай хийж чадсанараа өмнө нь
одоо яригадаад гацаад байсан биднэд итгэхгүй байсан энэ асуудлуудыг шийдэх юм нааштай байдал шууд харагдаж байгаа. Шууд уулзалт болгон дээр энэ асуудлууд бол нааштайгаар харагдаж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд нийтдээ 4 удаа яамт хамгийнхан бас гадаад хэргийн яамныхан ч гэсэн бусад асуудлыг ярихад харилцаа бол нэлээд одоо сайжирсан, зөөлрсөн хоёр талынхаа эрх ашиг хангахуйц байдлаар ийм одоо харьцдаг болсон байлээ. Энэ асуудал бол энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн өөрөөр хэлбэл Петрочайна Дачин Тамсаг, Чайна одоо Петрочайна, Sinopec зэрэг компаниудтай уулзах дээр хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр бол энэ гэрээний дам нөлөө бол хоёр улсын хоорондын харилцаанд бол одоо үнэлж баршгүй ийм эерэг үр нөлөөг үзүүлж байгаа гэж хэлье. За Боркуугийн дэлгэр сайхан сайд хариулт өгье. За Усан гишүүний асуултанд хариулъя. За энэ хил дамсан гүрэн байгууламжийн зураг төсөл бол 2023 оны 9 сард одоо хийгдэж дууссан. Энэ зургийг бол Бүгд Хятад улсын төмөр замын зураг төслийн корпорац хийсэн. За Монгол улсын барилгын тухай хуулийн дагуу магадлагчсан байгаа. Одоо ингээд ажил эхлэхэд бол бэлэн байгаа гэдгийг хэлье. Одоо ингээд гэрээс хоёрхан батлагдсны дараа мөн одоо тендерийн ажил явагдаад тэгээд бүтээн байгуулалтын ажил эхлэхэд зураг төсөл бол бэлэн байгаа гэдгийг хэлье. За хоёрдугаар таны одоо хэлсэн энэ машины тээврийн нүүрсний тээвэр бол өмнө нь одоо бас Монгол улсын нүүрсний тээврийг одоо нуруундаа өөрч явуулсан ийм одоо чухал ач холбогдолтой байсан. Тийм учраас цаашдаа ч гэсэн машины тээврийг бид бол хэвийн үргэлжлүүлнэ. Энэ бүх нөхцлөөр хангаж байгаа. Мөн гарц орцыг нэмэгдүүлэх асуудал дээр ч гэсэн За хоёр гишүүн тодруулж сууя. Сая дэлгэр сайхан сайд бас өргөн зам маань хятадын хятадын нутаг руу орно гэж юм хэлчих шиг болох юм. Зураг төслөөр ч юм бол тийм байхгүй байсан биз дээ. Монголын талд Монголын нутаг дэвсгэр дээр л бүтээн байгуулалт хийгдэх ийм зураг төсөл байсан. Энэ дээр та бас нэг тодруулах хэлчихэр. За Боркуугийн дэлгэр сайхан сайд тодруулж хариулъя. Хоёр гишүүнээ энэ нөгөө төмөр замын зураг бол өөрөө хоёулаа одоо өргөн цэргийн бүтээн гүүрэн байгууламж, нарийн цэргийн гүүрэн байгууламж хоёулаа зураг нь хийгдсэн. Миний түрүүний хэлдгээр одоо Монголын барилгын тухай хуулиар магадлагдчихсан байгаа. Өргөн цэрэг бол цаашаа Чайна энержигийн одоо агуулах руу шууд ороод тэнд буухаар одоо зураг нь хийгдсэн байгаа. За нарийн цэрэг нь бол Монгол тал руу би түрүү хэлсэн 14 км 533 метрээр орж ирж байгаа. Энэ дээр бас терминал хийгдэн. Тийм учраас бол өргөн нарийн одоо төмөр замын зураг хоёулаа хийгдээд одоо хоёулаа Монгол улсын одоо барилгын тухай хуулиар магадлагдчихсан гэдгийг бас дахин хэлье. За Монгол Улсын ерөнхий сайд нэмж хариулт өгье. За хариулт ер нь сайн авчлаа да. Би тэгээд санал хураалт бас болохын өмнө энэ санал хураалтыг дэмжиж өгөхийг бас эрхэм гишүүдээс хичээнгүйлэн хүсээд за бас өмнөх цаг хугацаанд талархаж байгаагаа бас илэрхийлье. Тэгээд би түрүү бас хэлсэн. Өнөөдөр бид нар хэнийг ч зөвтгөх, хэнийг ч буруутгах аль нэг өнцгөөс харах гэхээс илүүтэйгээр бид нар асуудлаа шийдэх нь л Монгол улсын эрх ашиг аа. Тэнхүү хилцээр одоо өнгөрсөн хугацаанд урт хугацаа үргэлжилсэн олон ажлын хэсгийн ахлагч нар ажилласан бүх одоо ажлын хэсгийн ахлагч нарт одоо бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. За дээрэс нь аюулгүйн зөвлөлөөр олон удаа яригдсан бас Монгол улсын ерөнхийлөгчд за үе үеийн одоо аюулгүйн зөвлөлийн гишүүдэд за мөн их хурл дээр томоохон хилцүүлэг боллоо. Их хурлын даргад за мөн байнгын оройдын дарга нарт одоо би онцгойлон бас цогтой сайд цогтой гишүүнд одоо хууль зүйн байнгын оройны даргад бас талархаж байгааг илэрхийлж байна. Яагаад гэвэл парламентаар ийм олон улсын хилцэл авах нь хамгийн зөв харьцаа гэдгийг одоо хууль зүйн байнгын орой маш оновчтой тодорхойлж засгийн одоо бүгд найрамдах тус эндсэн газар хүлээж авснаар энэ бол маш их олон хуулиудыг өөрчлөх одоо энэ замыг одоо илүү товчилж бас илүү тийм
дэлгэрэнгүй хилцүүлэг болгож чадсан. Тэгээд ажлын хэсгийг салбар эрдэмтэн судлаачид за парламентд судалдаа намууд одоо ардын намынхаа гишүүдэд арчсан намын одоо удирдлагууд болон арчсан намын одоо ажлын хэсэг дээр оролцсон бүх гишүүдэд туваан сайдад за хүн нам иргэний зориг ногоон нам үндэсний эвсэл их хурлын даргын дээр өгдөг зөвлөл бид нэр маш их олон талаас одоо шүүн ярилцсан. Аюулгүй байдлын байнгын орооны гадаад бодлого аюулгүй байдлын байнгын орооны дарга тэмүүлэн дараад гадаад хэргийн сайд Баццэг сайд манай дэлгэр сайхан сайд гэдэг олон хүмүүс одоо энэ дээр олон талаас нь ажилласан. Тэгээ өнөөдөр бид нар юутэйч хилцүүлгээр анхны одоо хилцүүлэг болж байгаа үед бид нар яригдчихсэн зүйлээс өнөөдрийн хилцүүлэг бол харьцангуй их мэдээлэлтэй бас илүү консенсуст орсон мэдээж багт бүтэн зүйлүүдийг 100% шийдвэрлэж чадаагүй байж болох ч гэсэн бид нар чадах бүх талаараа л их хурл засгийн газар хамтдаа хичээсэн зөвшөлдсөн ийм одоо хэлтээр болж чадж байна гэж бодож байна. Энэ үл тэгээ хамтарсан засгийн газрын хамтдаа одоо хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ажиллая гэсэн 14 мега төслийн хамгийн ихэнд ирэмлэгдсэн эдийн засгийн хувьд хамгийн чухал ийм одоо төслөө. Тэгээд мэдээж нүүрсний үн дээшээ доошоо савлж байгаа дэлхийд худалдааны дантай байгаа энэ үед эдийн засгийг докторжуулах дараагийн алхам яриа хэлтээр ч гэсэн энэ удаагийн одоо шийдэл өнөөдрийн Монгол Улсын парламентаар одоо сойрхон баталгаар санал хураалт бол түүхэн